За энэ удаад бол бид нар Дорнод аймгийн 1 болон 5 дугаар сургуулийн 20 суралцагчтай ирсэн байгаа. За 14-өөс 16 насны өсвөр насны хүүхдүүд байгаа. За дээрээс нь бол хоёр сургуулийн маань нийгмийн ажилтан болон мэдээлэл зүйн багш нар маань хүүхдүүдэд ахлан ирсэн байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо Улаанбаатар хотоос 1 хоног яваад Дорнодод ирээд за тэгээд Дорнодод бид нар хүүхдүүдтэйгээ багш нартайгаа нийлж яваад дахиад 1 өдөр одоо явснаар за нийтдээ бид нар чинь 1500 орчим километр замыг одоо нэг талдаа туулж ирсэн боловч энэхүү ирсэн замын одоо тэр урт байгаа ч гэсэн ирсэн хүлээлт бид нарын хүлээж байсан хүлээлт бид нарын ирсэн энэ сэтгэл өндөр байгаа явдал маань бол тэрнээс илүү бид нар цай сайхан одоо мэдрэмжийг сэтгэлдлийг төрүүлж байна. Тэгээд энэ зам мөр одоо улам цаашаад ингэж бид нарын өнөөдөр энд ирсэн нь бол зөвхөн эхлэн байх болтугай цаашаад одоо олон сайхан боловсрол солилцоо, соёлын солилцоо, хүүхэд солилцоо, залуучууд солилцоо ингэж өргөжих байхаа гэж итгэж байна. За сайн байцгаана уу, намайг Давагдэржин Ганчимэг гэдэг. Би Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан багш мэргэжлийг хийдэг. За тэгэхээр одоо хүүхэд залуучууд маань бол одоо Хятад, Монгол гэсэн 2 одоо хөрс зэрэгэлдээ улс маань одоо соёлын харилцаагаараа мөн одоо бие биенээсээ туршлах, судлах, цаашаа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагауд бол бас маш гоё явагдаж байна. Хөлбөмбөр аймгийн энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан мөн одоо энэ Хөлбөмбөр аймгийнхаа суралцагчтай хамтарч 2 дахь өдрөө бол ингэж маш сайхан үйл ажиллагаатай зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагаа маань бол цаг хугацаатай маш нарийн дэг журамтай зохион байгуулалт бол маш сайн байна гэдгийг бол хувь хүнийхээ зүгээс бол харж байна. Хүүхэд залуучуудыг бас татан оролцуулж энэ оролцоогоороо соёлын үйл ажиллагаагаа одоо сурталчлах мөн соёл иргэншлийг бас нэвтрүүлэхтэй ийм одоо олон ажлуудыг бас танаад одоо байгуулгын төслийн одоо багийнхандаа бол амжилт хүсье. Тэмээ намайг Гэгэрдэн гэдэг. Би 5 дугаар сургуулийн би дахиад эхэлчихье. Тэмээ за Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн ерхий боловсрол сурагч Гэгэрдэн байна. Өнөөдөр би Хятадд ирснээр олон өвөр Монгол найзуудтай болсон бас дээрээс нь олон юм суралцаж авсан. Өнөөдөр бид нарт Хятад хичээл орсон. Тэндээс болохоор би миний сурсан зүйл болохоор мэндэлж тэгээд талархаж одоо тэр хятадаар хэлж сурсан. Шиши тэгээд ни хау гэх тийм үгнээс сурч авсан. Спортын дуртай болохоор спортын юм хараад амар гоё. Би бол Өвөмтөм сургуулийн 7 дугаар ангийн хүлэн байна. Өнөөдөр би Монгол улсын сурагчтай хамтаар энэ хөдөлгөөнд орсон маш их баяртай байна. Цухтаа хатад хэлний хичээл орж найд нартаа хатад хэлж яасан юм аа. Сайн уу баяртай гэсэн хатаар заасан юм аа.